холбоотой дэрэн төсөвтэй холбоотой зардлуудыг энэ том тоон дотор гишүүд шууд дараа танилцчдаг, дэлгэрэнгүй юм үзчихдэг юм боломжоор бол цаашаа хангаж өгөөч гэдгийг бол зарчим өв тамаар байна. За нэгдүгээрт хот байгуулалт за барилгын одоо бусдад өгөх татаас 20 тэрбум гэж хэлсэн. Тэг байна. Өнгөрсөн онд гүйцэтгэлдэг. Энэ жил 63-ыг ороод ирсэн байсан. Төсвийн тодтгол дээр. Энэ яг ямар учиртай юм бэ? Юу ээж байгаад өгөөгүй юм бэ нэг. Хоёрдугаар санхүүгийн зохицуулахаар 10 тэрбум төгрөгийн төсөвтэй байжгаад. За үндсэндээ төсвөө 50% нэмээ 21 тэрбум гэж орж ирсэн. Тэгэхээр энэ төсөв ингээд шууд 50% нэмэгдэх ямар одоо юу байсан бэ? За 3 дугаарт 20 минутын хот 60 тэрбумаар тоног төхөөрөмж авчижээ. 20 минутын хот. Тоног төхөөрөмж уулна авахыг бид нар чи хоригдчихгүй илүү хэмнэлтийн хуулиар. Энэ юу ороод ирв? Одоо энэ тоног төхөөрөмж нь юу байдгийг гэдгийг би тодруулж асуумаар байна. Тэгсэн мөртлөө шинжлэх ухааны хөрөнгө оруулалт 27 тэрбумыг тавьчаад 3 тэрбум. Тэр энэ юунууд яагаад юм юутай шинжлэх ухааны хөрөнгө оруулалтууд төр яагаад ингэж гүйцэтгэл нь юм бага байгаа вэ гэдэг зүйлийг хэлмээр байна. За дараагийнх нь за эрчим хүчний салбар дээр ер нь манай зам тээвэр эрчим хүч уул уурхай гэдэг хамгийн их бас одоо хүнд хөрөнгө оруулалттай салбар. За харамсалтай нь энэ дээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардлыг хуулинд тавьсны дагуу нийт зардлын 0.5 буюу түүнээс дээш тавих хэвээр салбарууд. Энийг гүэм олон хэлсэндээ одоо өнгөрсөн оны төсөв ярьж байхад. Тэгсэн сая юу болсон бэ? Эрчим хүчний яам дээр энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн болон технологийн одоо энэ горим технологитой холбоотойгоор осол гарч үндсэндээ 30 гаруй сая доллар буюу одоо 100 гаруй тэрбум төгрөгөөр авч исэн турбин маань одоо шатаад одоо энэний үн тариа гэх юм бол өшөө илүү нэмэгдсэн ийм хэмжээний үлэмж хэмжээний хохирол бид нар учирчаа сууж байна. Тийм учраас би цаашдаа юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ манай томоохон салбарын төсвүүд дээр энэ хуулиар хүлээсэн зарим зардлууд яагаад тусахгүй байна вэ? Зам тээврийн салбар хамгийн их хосол аваар гардаг салбар. Тэгсэн мөртлөө тэр мэрэгжлийн яамд нь ерөөсө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн юм дээр тодорхой зардал тавьдгүй юм шиг би ингээ харахад. Эрдэс баялаг уул уурхайн салбар хамгийн их хосол аваар гарсан. Тийм учраас юмыг бүгдийг нөгөө мөнгө талаасаа харж болно, нөгөө талаасаа хүн талаасаа, үр ашиг талаасаа, эрсдэл талаасаа. Ганцхан эрсдэл харахад л одоо дахиад эрчим хүчний салбар дээр ийм том хэмжээний эрсдэл учирчаад одоо бид нар яах вэ, зээл авах уу, яах вэ, ийх үү гэл ингээд сууж байна л дээ. Тийм учраас энэ тал дээр бол одоо манай дараагийн одоо төсвийн тодтгол дээр хүртэл анхаараарай гэдэг юм лээ. Тэгээ түрүүнийхээ асуултууд би хариулт авъя. За, хэн хариулах вэ? За, нэм усруу уучлаарай. Тэгээ ер нь энэ татвар төлөгчдийн мөнгө төгрөгийг эргээд ямар ч өөр өгөөжгүй зүйлд зарцуулдгийн л ор гайл ингээл төсвийн гүйцэтгэл төр жил болгон гардаг л да. Тэгэхээр энэ яагаад шинжлэх ухааны салбар энэ хөгжлийн яамд ирсэн юм бэ? Яагаад ирсэн бэ гэхээр шинжлэх ухааныг эргэлтэнд оруулах гэж, эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж. Яагаад энэ хөгжлийн яам дээр оюуны өмч ирсэн? Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж штэ. Тэрээс энэ оюуны өмчийн байгууллага гэдэг чинь одоо зүгээр нэг юм патент бүртгэдэг зохиогч эрхийн гэрчлэгийг үйлдвэрлэдэг л нэг юм газар болчиход шүү дээ. Яагаад өнөөдөр шинжлэх ухааны салбарт оруулсан хөрөнгө оруулалт төсвийн мөнгөн дээр ийм харан болцсон бэ гэхээр шинжлэх ухаан ч өөрөө эдийн засгийн эргэлтэнд орохгүйгээр тэгээ эдийн засагт бодиттой импакт өгдөггүй болчиход шүү дээ. Тийм учраас маш олон жил өнөөдөр ингээд нэг судалгаа хийгээд ингээд нэг санхүүжилт авсан болоод 20-30 хүний дотор эргэлдээд байна гэдэг ийм хардлага сэрдлэг нийгэмд байна. Тийм учраас цаашдаа бол зөвхөн хөгжлийн яам гэж байна шүү дээ. Хөгжлийн яам. Тэгэхээр яагаад эдийн засгтайгаа хамт байгаа юм бэ гэхээр тэр коммерчлийн үйл явц буюу технологи дамжуулах, инновацийн үйл ажиллагааг дэмжих чиглэл рүү хандсан төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлдэг болох хэрэгтэй байхгүй. Шинжлэх ухааны технологийн сан дээр 12.6 тэрбум төгрөг батлагдаад гүйцэтгэл 12.4 автсан. Яа гүйцэтгэл сайн байна. Гэхдээ эднэрээс хэдэн яг эдийн засгийн эргэлтэнд орсон. Түрүү мантхай гишүүний асуудал байгаа зүг шүү дээ. Энэ уул уурхаагаас хамааралтай эдийн засгийг яаж төрөлжүүлэх? Тэгэхээр энэ шинжлэх ухааны технологийн сан чи өөрөө яг бодиттой эргэлтэнд орох, эдийн засгт импакт өгөх тэр төслүүдийг санхүүжүүлдэг болж ийж
тэр тэзүү чинь, тэр зураг төсөв чинь, тэр судалгаанууд ч өөр эдийн засгийн эргэлтэнд ордог зөв зарчим руугаа шилжнэ. Оюуны өмчийг байгуулагч тэр. Тийм учраас оюуны өмч тэр, материалын бус баялагч тэр, энэ шинжилгээ ухааны салбарыг ч тэр эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд л бид нар цаашдаа анхаарна гэдгийг л одоо би бас хэлэх ёстой гэж боддог. Тэрнээс гүйцэтгэл 99% таа байна гэдэг ийм үнэлгээ бол дараа жил бид тавихгүй ээ. Дараа жил төсвийн гүйцэтгэлийг хилцэхэд энэ төслөө санхүүжилт авсан судалгаануудын хэдэн эдийн засгийн эргэлтэнд орсон бэ гэдгийг би яриа л гэж бодож байна. Тэрээс зүгээр нэг 99% таа гээл мөнгө гаргасан гараагүй яриад байх нь удахгүй. Гэхдээ би бас өнгөрсөн одоо үеийг одоо яриад яах вэ? Иргэжил бол арай өөр гүйцэтгэл танилцуулахын тулд энэ шинжилгээ ухаан, оюуны өмч, энэ уул уурхай салбарыг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулах энэ салбаруудыг шахаж шаардаж ажиллана гэдгийг бас та бүхэнд хэлье. За санхүүгийн зохицуулахаар 8 номер дээр сууч байгаа. За 8 номерын микрофоныг. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Санхүүгийн зохицуулахаараа Жамбаа Жамц байна. За санхүүгийн зохицуулахаараа сүүлийн жилүүдэд ялангуяа энэ 2021 онд 6.8 тэрбум, за 22 онд 7.4, 23 онд 12.2, за 24 онд бол 14.7 тэрбум төгрөгийн төсөв бол батлагдсан байж байгаа. За ингээ гүйцэтгэлээрээ санхүүж явдаг. За өссөн үндсэн шалтгаан бол санхүүгийн зохицуулахаараа оронтой бол 2020 онд Монгол улс мөнгө угаах, терроризм санхүүжлэхэд тэмцэх энэ томоохон одоо сорилтод тулгарсан. За энэ хүрээндээ бол ялангуяа санхүүгийн зохицуулахын зохицуултын үндсэн одоо уламжлалт 4 салбар бий. За энэ 4 салбар дээр нэмэгдээд 2021 онуудад Монгол Улсын их хурлын одоо баталсан хуулиар хорооны чиг үүрэг бол нэмэгдсэн байж. За гүйцэж хариулъя. Хорооны чиг үүрэг нэмэгдсэн. За үйл хөдлөлт хөрөнгө зохицуулалт, үнд металлын салбар, за өртөө олонгийн үйлчлэгээ үзүүлэгч, мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хууль гэдэг ингээд шинэ хуулиуд батлагдаад нийтдээ санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбар бол 7 бие даасан юм салбараар нэмэгдсэн. За үүнтэй холбоотой санхүүгийн зохицуулах хороон дээр мөнгө угаах, терроризмыг тэмцэх одоо тийм хөтөлбөр хэрэгждэг. Яг энэ зохицуулалтын салбарууд дээр оронтой бол 21 оноос хойш бол огт нэмэгдээгүй. За энэ бие даасан энэ хуулиудын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр бол тодорхой төсвүүд бол нэмэгдсэн. За үүнийг одоо харьцуулж харвал 62.1% нь бол цалин хөлс ажил олгогчоос төлөх нийгмийн даатгал шинтгэл. За 28.4% нь бол мөнгө угаах, терроризм тэмцэх хөтөлбөрийн үйл ажиллагаа байдаг. Өөрөөр 90 гаруй хувь нь бол энэ хоёр зардлаас бол бүрддэг. За байр ашиглалт, олон улсын гишүүнчлийн ур ханд зэрэг ийм зардлууд бол байдгаа. За баярлалаа. Эрчим хүчний яамнаас бас асуусан байна. Дулаан цахилгаан станцтай холбоотой. За 2 номер дээр сууж байгаа. 2 номерын микрофоныг өгье. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За үйлдвэр аж ахуйн газрууд дээр тэр хабын зардал дээр бол одоо хангалттай хэмжээнд батлагдаж чадахгүй байна гэсэн ийм дүгнэлтийг одоо бас мэргэжлийн байгууллагууд бас энэ ажлын хэсгээс дүгнэлт гаргасан байна. За энэ бол одоо ялцгүй бас тэр алдагдaltaй тарифаар явж байгаа. Зардлаа одоо маш дээд зэргээр хэмжээнд ажиллаж байгаа ийм нөхцөлд байсан одоо ийм үр дагавар гарч байна. За ингээд төсвийн тодтол төр бол яг энэ 3 дугаар цахилгаан станц дээр гарсан ослын одоо улмаас энэ эрх өвлийг одоо дулаан хангамж за энэ станцын үйл ажиллагааг одоо хэвэн явуулахад шаардлагатай арга хэмжээг засгийн газраас авч хэрэгжүүлэхээр тодорхой шийдлүүд гаргаж байна. Энийний дараа хэлцэх төсвийн тодтол төр бол хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр.
За 20 минутын хоттой холбоотой хот байгуулалтын яамнаас хариулах уу? Хот байгуулалтын яам байна уу? Яг нь нийслэлийн л гэдэг юм байл л дээ энэ 20 минутын хотыг бол. За тодруулах уу? Эрдэнэт гүшин. За Эрдэнэт гүшин тодруулъя. 20 минутын хот 60 тэрбумаар тоног төхөөрөмж юу авсан юм бэ гэж би маш тодорхой асуусан нэг. За хоёрдугаар тэр шинжлэх ухааны гэдэг түрүү учир сайд хэлэх шиг боллоо. Шинжлэх ухааны салбарыг хөрөнгө оруулалт их засвар гэж байгаа. 27 тэрбум тавьчаад 3 тэрбум буюу гүйцэтгэлийн үндсэндээ нэг 10% байгаад байна л да. Тэгээ энийг яагаад ингэсэн бэ гэдэг талаар би тодруулж асуусан. Тэр аж ахуй нэгж байгууллагууд дээр зардал тавих бол яах вэ? Манай өөрөө яамд маань энэ том төсөв зарцуулж байгаа мөртлөө тэр салбарын аюулгүй байдал, эрсдлийн асуудал дээр анхаарал хандуулахгүйгээр чинь тогтолцооны хяналтын болон өөр олон асуудал байгаа байхгүй. Тэрэн дээр би анхаараач гэж хэлээд байгаа. Бүхэлд нь том салбарын, уул уурхайн салбарын машин тоног төхөөрөмж хүний одоо амь нас эрүүл мэндтэй холбоотой юм дээр зардал тавьдгүй мөртлөө тоног төхөөрөмж ч гэдэг юм уу? Эсвэл нэг иймэрхүү юм дээр ингээд зардал тавиадаг. Эний чинь нөгөө сөрөг эрсдэл нь ингэж гарч ирээд байна гэдэг тал дээр л би хэлж байгаа шүү. Түүнээс биш Наран чимэг даргадаг энд хариулах боломж байна уу? Байхгүй нөө энэ 60 тэрбумаар ямар нэг томор хөрөмжинтэй авсныг нь зөв үзтгэлээс ингээ харсан тоо мэдээлэл өгөх боломжтой бол өгөөч. За 6 номерын микрофон. 6 номер хариулах юм уу? За 6 номерын микрофон. За үндэсний аудитын газрын их болд 20 минутын сайдын багц дээр тоног төхөөрөмж гэдэг ангилал дээр нийтийн тээврийн автобус авахар 317 тэрбумын төсөв тавигдсан. За гэрээний үнийн төв бол 300 тэрбумаар гэрээ байгуулагдаад 27.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож энэ төсөл арга хэмжээний хэрэгжилт бол 9.3% хэрэгжилттэй гэж одоо төгссөн байгаа. За 4 номерын микрофон. Эрдэнэт гүшүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яам, шинжилгээ ухааны технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Батхтах. Тэгэхээр манай салбарын тухайд бол хөрөнгө оруулалт их засвартай холбоотой гүйцэтгэлүүд бол 90-с дээш хувьтай байгаа. Тэгээ саяын тоо бол андуурагдсан байх гэж бодож байна. Ер нь бол түрүүн бид дурдсан 24 онд цогцлборд оруулсан хөрөнгө оруулалт бол 23.9 тэрбум төгрөг зарцуулагдсан. Энэ жилийн тухайд бол хөрөнгө оруулалт дээр бол тодтолоор нэлээд хасагдаж орж ирж байгаа. Эрдэм шинжилгээний зардалын тухайд бол түрүүн сайд дурдсан бас 90-с дээш хувьтай маш сайн гүйцэтгэлтэй байна. За гişүүд асуулт асууж дууслаа.